Сайн байна уу? Нэвлэн сурвалж ажлын төгс эрхлэн дэлгэж буй Момшогийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын тэтгэлэг шалгалт буюу Момшо шалгалтын 2019 оных нь материал их сургуулийн физикийн бодлого 1-1 гинэ. За тэгвэл болохоор машин 50 байсан чинь хөдөлж эхлээд шулуун замын дагуу яваад 180 секунд хугацаанд дээр зогссон юм байна. Хурд нь машины хурд V хугацаанаас хамаарч өөрчлөгдсөн графикийг нь доор өглөө гэх юм бол машины явсан замыг олно гэсэн юм асуулт байна. Тэнгүүд S-ийн зүвэтэй ч юм уу S-ийн зүвэтэй нэг наадаг квадратыг ухаан хоёр гэсэн. Ийм томьёонууд бол байгаа тийм. За энэ бол хязгаар ашиглах томьёо вэ гэхээр яхаа тогтмол хурдтай үед тийм үү. Энэ болохоор тогтмол хурдталтай үед хэрэглэдэг томьёонууд байгаа тийм. Тогтмол хурдталтай үед хэрэглэдэг томьёонууд байгаа. Хурд гэдэг нь өөрөө тодорхойлт нь юм бэ гэхээр хурд гэдэг бол яхаа ямар замыг ямар хугацаанд явсан юм бэ гэж. Тийм л тодорхойлт байгаа шүү дээ. Тэнгүүд болохоор энийг агшин зураг урд гэх юм бол нэг DS-ийг ухаан DT гэж хичээд хугацаа DT-г нь үржээд өчгөр DS-ийн зүү яхаа V DT. Хоёр талаас нь интеграл авчих юм бол интеграл дифференциал S гэхээр зүгээр S гараад ирнэ те. S-ийн зүү интеграл V DT. Ерөөсөө энэ бол яхаа хурдны үндсэн томьёо байхгүй. Тэнгүүтээ яхаа хурд нь тогтмол байл та. Тэгэх юм бол яхаа. Тэгэх юм бол энэ тогтмол тоо авах юм бол энэ чинь интегралынхаа урд гарч болно шүү дээ. Тэр интегралынхаа урд гарангууд интеграл дифференциал T боллоо. Шууд V T боллоо. Тогтмол V гээд энэ тогтмол хурдтойгийнхэн томьёо гараад ирж болно тийм үү? Эсвэл S тэнцүү яхаа интеграл V dt гэсэн чинь V нь болохоор ерөөсөө нэг тийм анх V нөл гэсэн утгатай байсан. Тэрнээсээ болохоор A тэгээд G хурд талтайгаар хурд нь өөрчлөгдөд явж гинэ байл та. Тийм бол эндээс нь дахиад интеграл авчаар V нөл те нэмэх нь A квадратыг ухаан хоёр ч юм уу те. Тогтмол хурд талтай V-ийн томьёо ч юм ингээ гараад ирж болно. Ер нь бол ингэж хэлэх гээд байгаа. S тэнцүү V dt гэсэн интеграл юм байна. Тэгэхээр ерөөсөө юм VT график дээр яхаа хурд нь хугацаанаас хамаарат яаж өөрчлөгдсөн байгаа тийм ингээд яаж өөрчлөгдсөн байгаа. Тэрнээс нь яхаа доош нь ингээд проекц болгохад энэ дүрсийн талбайг олцоод тэр бол S нь гараад ирнэ гэж хэлэх гээд байгаа. Энэ ерөөсөө ямар ч ойлголттой байсан тийм. A тэнцүү интеграл B dc гэд тавьсан байхад л тийм үү. D шигээ B нь C-гээс E шигээ яаж хамаарж байгаа юм бэ? Тэгээд яхаа тэрэн дээрээ нэг одоо энэ зэг дээр байжснаа ингэж өөрчлөгдөд энэ зэг дээр хүрээд ирсэн гэх юм бол шууд доош нь проекц болгоод энэ талбайг олчих юм бол энэ бол ерөөсөө А-гийн утга гараад ирнэ. Энэ А, Б, С энэ юу ч хийж болно те. Гэсэн тийм хамаарлын тухай яриад байгаа байхгүй. За одоо энэ дээр болохоор тэгвэл яхаа. Энэ дүрсийн талбайг нь олчих юм бол те. Энд нэг гурвалж байна, энд нэг дөрвөлж байна, энд нэг гурвалж байна. Энэ гурыг олоод нэмчих юм болохоор явсан зам нь гарч ирнэ гэх гээд байгаа. Энд 0 байсан 20 байсан гэхээр энэ заавал 20 м/секундтэй. Энд 20 байсан 40 байсан гэж байгаа юм чинь хооронд нь хасаад дахиад 20 секунд юм байна тийм үү? 20 секунд. Энд дээр дахиад 20 секунд. Энд дээр 40 80 гэх юм бол дахиад 40 секунд. Өндөр нь болохоор 0-оос 60-ийн хооронд гээд 60 м/секунд юм байна. За нэгт нь болохоор гээд энэ гурвалжин биш тийм үү? Дээшигээ 60 өндөртэй, хажуу тийшээгээ 20. Тэнгүүтээ энэ дээр 90 градустай гурвалжин гэж чинь шууд үржээд хоёр тууч тэ. 60-ыг үржтэн 20 хуваах нь 2 тэнцүү 600 м. Нэгт нь хоёрт нь болохоор энэ дөрвөн цэцгийн талбай тийм үү? Дөрвөн цэцгийн болохоор доороо 20 секунд. Дээшигээ өндөр нь болохоор 60 м/секунд. Тэгэд үржээд ямар нэгэн хоёрт хуваах юм байхгүй тийм. Энэ хоёрын хооронд нүрчлээ 1200 м. Гурав дахь нь болохоор юу вэ? Дээшгээ 60 м/секунд 90 градустай гэснээр доош тал дээрээ 40 секундтай тийм. Нэрийг бичлээ үржээд дахиад 2 тугаантай гурвалж юм чинь 40 хуваах нь 2 гэдэг авчаар 6-4 24 2 тугаад 12 гээд 0 нэлгч 1200 м. За тэгмүүд энэ дээр одоо яхаа эхний 20 секундтэй болохоор 600 м явсан юм байна. Дараагийн 20 секундтэй 1200 м явсан юм байна. Дараагийн 40 секундтэй дахиад 1200 м явсан юм байна. Бүгдийн хооронд нь нэмээд нийт талбай нь буюу хурд нь S-ийн юу вэ? 600 нэмэх нь 1200 нэмэх нь 1200 2400 600 нэмэх 3000 м гээд цэнэс юм байна. За гарч ирсэн шинэ өгнөд гэх юм бол машин 50 байсан, хөдөлж эхэлсэн, зогссон, хурдны юм байлаа, хугацаанаас хамаарл зайг нь олоорой ингэж өөрчлөгдөж шүү байсан тийм. Энийг скриншот хийгээд зээлээд авчихгүй юу. Угаасаа нэг сүртэй ч үг биш байгаа шүү дээ. За нэвлээ юм байлаа. Баяртай. Дараа дахин уулзъя.